Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Энэ цаг мөчид мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын ээлж тохирол үзэгч та бүхэндээ хүрдэг үлээ. Бид өнөөдөр 4-ийн 1, 2, 3 дугаар зэрэг болон 6-642 тохирлуудынхаа азтнуудыг тодорхойлоход бэлэн болсон байна. Мэдээж 7 хоног бүрийн сандгай таатай өдөр үзэгч та бүхэндээ Icon CGM болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар тохирол маань шууд хүрдэг уламжлалтай. Ингээд мэдээж өнөөдрийнхээ тохирлыг 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болно. Үзэгч та бүхэн үндэсний латрууд хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа бол тасалбар борлуулж байгаа манай борлуулалтын цэгүүдийг зориход хангалттай. Тэндээс тоглох хугацаа авч бүгэлснээр тоглолтонд оролцох боломжтой болдог юм. Ингээд миний дэргэд 4-ийн 3 дугаар зэргийн тохирол байна. Үзэгч та бүхэндээ уламжлал ясаараа дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. Өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тавнууд маань 4 удаа давхснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Эндээс санамсргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллынхаа дагуу дөрүүлэнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан боцоогоо 500 дахь өсгөж авах боломжтой болох юм. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирол буюу 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоо явуулцгаая. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс санамсргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 6. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэхээс дагаа 2 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6, 5 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар Яман адил 5 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 6, 5 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За одоо 4 дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. За маш сайн тохиолдлоор 4 дахь бөмбөлөгний маань дугаар мөн адилхан 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За тун сонирхолтой тоонод гарч ирлээ. За шилэн хоргоноос 6, 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. 6, 5. За 5-ын тоо бас 3 удаа зэрсэж гарч ирж байгаа бас нэгэн сонин тохиолдолд өнгө цай бидэнд ажиглагдлаад 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 65, 55 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та энэ хүү 4 бөмбөлийг яг дөрүүлэнгийн дараалалаар зөв тааж чадсан бол өөрийн тавьсан боцоогоо 500 дахин өсгөж авах боломжийн эзэн болж байгаа юм шүү. Энэ бол 4-ийн 3 дугаар зэргийн тохирол байлаа. Шилэн хоргонд бол нэг бөмбөлөг 4 удаа байрласан байгаа үзэгч та бүхэндээ түрүү хэлсэн. Тэгэхээр 5-ын тоо бол 3 удаа гарч ирсэн юм тоо гарч ирсэн байна. За үргэлжлүүлэн 4-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо үзэгч та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр нэг оронтой тоонууд маань нэг тоон 4 удаа давхснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан гэдээ үзэгчтэй ойлгоход ирнэ болно да. За эндээс бол санамсргүйгээр 4 бөмбөлөгийг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллынхаа дагуу дөрүүлэнгийн зөв тааж чадсан тохиолдолд 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан боцоогоо 1000 дахин өсгөж авах боломжийн эзэн болдог юм. Энэ бол 4-ийн 2 дугаар зэргийн тохирол. Тэгэхээр 4-ийн дээр маань үзэгч та 4 оронтой тоо бүгэлдэг 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4-нийг л зөв тааж чадах юм бол азтан болох боломжтой гэсэн үг юм шүү. Ингээд 40 ширхэг бөмбөлөг маань бэлэн байна. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Ширхэг бөмбөлгнөөс үзэгч та ердөө 4 бөмбөлөг зөв тааж чадсанаар азтан болох боломжийг 4-ийн тохиолдолд маань та бүхэндээ олгодог. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгний дугаар 5. Эхний бөмбөлгний дугаар 5. 2 дахь бөмбөлгний дугаар 3. 2 дахь бөмбөлгний дугаар 3. 3 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг бараг гараад ирчихсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар тэг шилэн хоргоноос 5, 3 тэг гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. За ингээд өнөөдрийн 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань 4 дахь бөмбөлгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын 4 дахь бөмбөлгний дугаар 3. За ингэснээр шилэн хоргоноос 5, 3, тэг 3, 5,
3 тэг 3 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та энэхүү дөрвөн бөмбөлийг яг энэ дараалал нь дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол байлаа. Үргэлжлүүлэн дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань хамгийн сүүлчийн боломж үе дөрүүдийн 1-р зэргийн тохиолыг одоо үзэгч та бүхэндээ хүргэх болно. Энэхүү 3 тоглолтын маань хувьд дөрмийн хувьд адилхан. Гэхдээ үзэгч та дахин сонсоод авахд илүүдгүй байхаа гэж бодож байна. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс өсвөрлөх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгааг та харж байна. За эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирнэ. Тэрхүү 4 бөмбөлийг яг мөн адилхан дарааллынхан дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болох юм. Та дөрүүдийн дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавиад тоглох боломжтой гэдгийг эндээс нэмэлт мэдээлэлээр хүргэж байна. Тэгээд шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Үзэгчдээ яг энэ цаг мөчид өнөөдрийн аздангуудыг хамтдаа гэрчилж байгаа юм шүү. Тийм учраас шилэн хоргомдод байрлсан бөмбөлгнүүдийг бас сайтар хараад яваарай. За ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдэд амжилт хүсье. Дөрүүдийг 1-р зэргийн тохирлоо одоо явуулцгаая. 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд алдсан болох боломжийг дөрүүдийг тохиолж маань олгодог. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 4. Одоо үзэгч та бүхэн дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг үзэж байна. Дөрүүдийн 1-р зэргийн тохирлын эхний бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 7. Шилэн хоргоноос нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 4, 7, 9 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Ингээд аз дагуулсан 4 дахь бөмбөлөг. 4 дахь бөмбөлөгний дугаар за 8 гэсэн бөмбөлөг 4 дахь бөмбөлгөөр гарч ирсэн байна. Шилэн хоргоноос 4, 7, 9, 8. 4, 7, 9, 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн санамсруугаар гарч ирсэн энэхүү 4 бөмбөлгийг дөрвөлнгийн зөв тааж чадсан бол яг энэ дарааллынхан дагуу шүү. Гэхдээ зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийг дөрүүдийн 1-р зэргийн тохирол үзэгч та бүхэндээ хүргэсэн. Ингээд дөрүүдийг тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. Бүгдээр хамтдаа дөрүүдийнхаа 3 зэргийг тун амжилттайгаар давж чадлаа. За үргэлжлүүлэн дөрүүдийн 6D тохирлыг одоо үзэгч та бүхэндээ явуулах болно. 6D-ийн маань хувьд дөрмийн хувьд бага зэрэг өөр болж байгаа учраас анх удаа тоглож байгаа болон дараагийн удаа бас азаа сороод үзхийг хүссэн үзэгч маань байвал сайн сонсоод аваарай. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлбэл бол эдгээр нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцсанаар шилэн хоргонд тун удахгүй 60 ширхэг бөмбөлөг эргэлдэх болно. Эндээс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлөгийг үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийн аздан болох боломжтой гэсэн юм. За ямар үед 1500 ямар үед 50 сая төгрөг хожих вэ гэдгийг одоо үзэгч та бүхэн тайлбарлая. Үзэгч та дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 1500, 3 бөмбөлөг бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 150000 төгрөг хожих бол 5 бөмбөлийг зөв тааж чадсан тохиолдолд сая 500,000 төгрөг хожих боломжтой. За харин 6 бөмбөлгөө зургуулын энэ урдаас нь болон хойноос нь тааж чадсан тохиолдолд үзэгч та 50 сая төгрөгийг хожих боломжтой юм. Энэ бол 6D тохирол байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. 6D тохирлынхаа өнөөдрийн азнуудыг хамсаа тодруулах ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг харцгаая. За шилэн хоргонд маань одоо 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээс үзэгч та ердөө 6 бөмбөлийг зөв тааж чадсанаар аздан болох боломжтой юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За үзэгчдээ илүү сайн харагдах юм бол бөмбөгийг эргүүлж харуулъя. Эхний бөмбөлөгний дугаар 5. 2 дахь бөмбөлөгний дугаар 8. 2 дахь бөмбөлөгний дугаар 8. 5, 8 гэсэн 2 бөмбөлгийг та урдаас нь дараалал нь тааж чадсан бол 1500 төгрөг хожих боломжийн эзэн болж байгаа. Үүнээс мөнгөнд өсөж явах боломжтой. Дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлөгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 7. 5, 8, 7 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 9. 5, 8, 7, 9 гэсэн 4 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна.
бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 150 мянган төгрөг хожих боломжтой байдаг. 5 дахь бөмбөлөг буюу сая 500 мянган төгрөгийн эзнийг тодруулж байгаа бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 5 дахь бөмбөлөгний дугаар 8. За ингээд 50 сая төгрөгийн эзнийг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний маань дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирлээ. За ингэснээр шилэн хоргоноос маань 5, 8, 7, 9, 8, 8. За давтаж хэлье. 5, 8, 7, 9, 8, 8 гэсэн 6 бөмбөлөг шилэн хоргоноос санамсруугаар гарч ирсэн байна. Үзэгч таньхуу 6 бөмбөлийг дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулын тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой байлаа. За түүнээс гадна та 5, 8 гэсэн 2 бөмбөлийг таасан бол 1500. За ингээд бөмбөлөгний маань тоо өсөх тусам үзэгч таны хожих мөнгөн дундаас ихсэж явах боломжтойгоор 6D тоглолт маань үзэгч та бүхэндээ хүрлээ бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө 6D тохирлын азтангуудыг тодруулж чадлаа. Өргөжлөл Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний шатрын хамгийн өндөр хонжиртай тохирол мэдээж сүүлийн тэмээний ачааг хүнд гэгчээр хамгийн сүүлд үзэгч та бүхэндээ хүрдэг. Энэ бол мэдээж 642 тохирол байгаа. 642-ийн маань хувьд өмнөх тоглолтуудаас дөрмийн хувьд бас өөр, тийм учраас үзэгч та дөрмийг маш сайн сайтар сонсоод аваарай. Шилэн хоргоно маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг л байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. 42 ширхэг бөмбөлгнөөс санамсруу гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр зургуулын тааж чадсан бол хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожих боломжийн эзэн болох юм. За түүнээс гадна дараагийн нэг боломж бол 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байдаг. За та 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгүүдийг тусад 642 тохирлоос хожих боломжтой байдаг. 6 бөмбөлөг мөн нэмэх нь бонус бөмбөлгнөөс нийтдээ 4, 5, 6 бөмбөлгүүдийг тааж чадсан тохиолдолд 10,000, 300,000, 12 сая төгрөгүүдийг тус энэхүү тохирлоос хожиж болох нэ гэд ойлгох хэрэгтэй. За ингээд 42 ширхэг бөмбөлөг маань бүрэн байгааг үзэгч та харж байна. Ингээд өнөөдрийн хамгийн өндөр хонжиртай хамгийн сүүлийн тохирлоо хамтдаа эхлүүлцгээе. Шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Үзэгч та үндсэн 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожих боломжтой болох юм. За ингээд эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 14. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 14. Гурав дахь бөмбөлөгний дугаар 10. Гурав дахь бөмбөлөгний дугаар 10. 8, 14, 10 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 8, 14, 10, 1 гэсэн 4 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. 5 дахь бөмбөлөгний дугаар 17. 5 дахь бөмбөлөгний дугаар 17. Ингээд үндсэн 6 дахь бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азны тодруулж байгаас дараагийн бөмбөлөгний дугаар. За дараагийн бөмбөлөгний дугаар 27 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 27. За ингээд бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирлээ. 7 дахь бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 7 дахь бөмбөлөгний дугаар буюу бонус бөмбөлөгний дугаар 2. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 8, 14, 10, 1, 17, 27. Давтаж хэлье. 8, 14, 10, 1, 17, 27 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр дараалал хамаарахгүйгээр зургуулын тааж чадсан бол хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн үг. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 2 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 10,000, 300,000, 12 сая төгрөгүүдийг тусдас хожсон байх магадлалтай гэсэн үг. За ингээд өнөөдрийнхээ тохиолдолд идэвхтэй оролцсон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн 5 тохиолдлоос маань төрсэн аздан байвал
манд халуун баярыг хүргэе. Тэгээд өмнөх тохирол дээр маань бас 20,000 төгрөгийн аздангуу за бусад жижиг хонжирын аздангуу төрсөн байсан. Тэгээд та бүхэндээ мөн халуун баярыг хүргэе. Үндэсний лотерейн аздан болж байгаа хүмүүсийн сэтгэлийг сонсоод тэдний дуршлагаас бага зэргийн зүйлийг та бүхэндээ шипи олгож өгье гэх юм бол тэдгээр хүмүүс маань бол тун идэвхтэйгээр үндэсний лотерейд байнга оролцдгоо гэж хэлдэг. Тэгээд байнга азаа үзэж хагаад нэг удаа ямар тач бол аздан болдгийм байлээ гэдгийг бол бас сэтгэл дүүрэн хэлж яхаг бол сонсож байлаа. За ингээд өнөөдрийнхэн тохиролтой хамтдаа исэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ цаг мөчид нэвтрүүлэг маань шууд хүргэн зэрэгцээ хөндлөнгийн хянагчид маань нэвтрүүлгийн манаас шууд тохирлыг манд байнга хяндаг гэдгийг бас үзэгч та бүхэндээ давхар хэлхийн зүйтэй байгаа. Ингээд дараагийн тохирол мэдээж баасан гарагийн 17 цаг 30 минутанд Icon Game болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх байгаа юм. Ингээд дараагийн тохирлын хүртэл баяртай та бүхэндээ амжилт хүсье.